За дэмжиж өгөлнэ. Энэ үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах 2 төсөл орж ирж байна. Тэгээд энэ дээр одоо яад юм бол бангаран дарга хэлэх үү, энэ 2 ижлэхэн одоо хууль байгаа учраас энийг тэр сайн зэрэг гишүүний өргөн барьсан хууль ерөөсөө 2 л заалтуулна шүү дээ. Нөгөө тэгшэн жил 1024 барилдуулах тийм ээ. Одоо ерөнхийлөгчийн заалт. Дээрээс нь давтж байгаа нэг нь болохоор тэр 2021 оны барилдаанд цол олох гэдэг ийм 2 заалттай мэлээ. Тэгэхээр энийг одоо сайн зэрэг гишүүний хуулийг нааш нь татаад оруулж ирээд нэгтгээд хилцэж болох уу? Одоо гэдэг нэг асуудал бид тусдан зохиод явуулсан. Сая бас нэг гишүүн юунд гарч байна. За хоёрдугаарт нь тэр одоогийн хэрэгжилж байгаа үндэсний баяр наадмын тухай хуулийн дотор нэгэнтээ хэдүүлээ энэ хуулиндаа одоо өөрчлөлт оруулж байгаа юм чинь энэ дотор бас нэг цаг хугацааны хувьд зохицуулж чадхаа болцсон өнгөрцсөн ийм одоо заалтууд, өөрөөр хэлбэл хасах заалтууд байгаа. Энэ заалтуудыг ингээд хасаад явъя гэсэн ийм саналтай байна. За дээрэс нь мэдээж хуулийн төслөө бас уншсан. За гэхдээ энэ дотор нэг 2 зүйлийг бас үг байгаад дээр протокол тэмдэглэж хэлэх нь тэр аймаг сумдын 3 насны хайраг төрөв гэдэг одоо дүүцүүлж тооцохын асуудал дээр нөгөө үндсэн одоо баяр наадмын хуулийн дотор байгаа дээд ангиллын 50% гэдэг энэ одоо концепцаа харъя те энийг ярий. За дээрэс нь тэр одоо түрүү хэлсэн энэ шин цол улсын дархан тод манлай аймгийн манлай сумын манлай гэдэг энэ уяачд дээр тэр нөгөө нэг энэ чинь өөрөө дархан гэдэг чинь амжилтаа ахиулсан хүмүүст одоо дээдлийн дахиж дараагийн дээдлийн чансаа өндөр цол. Ийм учраас энэ дээр бол тэр улсын наадмын одоо улсын тод манлай уяач авсан хүнд дахиад дээр нь бүх насны хайраг төр авсан бол дархан тод олгох аймаг дээр аймгийн алдарт уяач хүн дахиад авцсан байгаа хүн дээр нь аймгийн бүх наадамдаа төрүүлсэн гэдэг энэ президентүүдийг бас оруулж явах. Энэ дээр одоо яг хилцүүлгийнхын шатан дээр юм ажлын хэсгээр бас бүгдээрээ ярилцаад ингээд явах нь зөв бахаа гэсэн юм үг хэлий тэгээд дэмжиж байгаа.